дүгнэлт үлдэж ирүүлсэн Цэдэн бовгтой, Цэдэв бовгтой Батад холбогдох хэргийг нээлттэй хяналтснэ. За шүүгдэгчээс босгон судалгаач нарийн бичгийн дарагчдаа. Өнөөдөр шүүгдэгчээр бат шүүгдэгчийн мөрөс хийх юм. Очиж байсгалан уусаад энэ хамт хийсэн юм. Анч дээр хамтан дахиад бичүүлсэн. Тэр хяналтыг аваад өгнө. This Эрдэнэт. Үнэлний дугаар 0074. Шүүхэд төлөөлөх юм байна. Тий, шүүхэд төлөөлөх. За. Хогчийн өмгөөлөгч. Бэсгэлэн. Бэсгэлэн. Төлөөлөх юм байна. Тэг 893. За, хохирогч ирэх юм байна. Өөр юм лээ. Ажиглагч гэж шүүх хуралдаа нээлттэй өгч байгаа учраас ямар ч хүн сууж олно. Та зөв шүүх хуралдаа одоо хэмлэнгээс ажиглах юм тийм үү? За, хохирогч ирээгүй нэрцийн талаар засаалан гаргах саналууд байна уу? Баггүй. Өмгөөлөгч нар санал байна уу? Надад байна. Би нэрцийн талтай холбоотой нэг хүсэлт гаргасан. Тэгээ хохирогчийг шүүх хуралдаанд бичлэн оролцуулах хүсэлтэй байна. Энэ бэр хэргийг шийдвэрлэх тулд хэргийн байдлыг талбайг боддоор тогтоохын тулд заавал хохирогчдыг бичлэн оролцуулж хэргийг шийдвэрлэх нь зөв гэж өмгөөлөгчийн зөвс үзэж байгаа учраас хохирогчийг шүүх хуралдаанд бичлэн оролцуулж өгчээ. Тэгвэл энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй юм аа гэж өмгөөлөгчийн зөвс хүсэлтэй байж байна. Та хэзээ өмгөөлөгчөөр орж байгаа вэ? Би энэ шүүхийн шатнд л орж байгаа. Шүүхийн шатнаас нөө гэрээ байгууллагад яадаг өмгөөлөгч мөн үү? Тийм. Төсөөлт яга шүүх хуралд ирээгүй танаас одоо шүүх хуралдаас цаг аваа шил. Харин тийм үгүй чи би нэг хөдөө явчаад тэгээ таныг 8 сарын 20 дахь ажилдаа орно гэхэндээ тэр явцаар болох байх. Тэгээд яатсан. Тэрний хэмжээ хаашилж ингэж бодсон тийм. За тэгээд нэгэнд гэрээ байгуулсан цагаас таны өөрөг эхэлж байгаа та бол энэ хариуцлагатай хандсан тийм үү? Тийм хариуцлага. За юу хохирогчийн өмгөөлөгч одоо юу шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг гаргах тайлбар байна. За миний өмгөөлөгчийн хувьд бол энэ хохирогчид тогтоогдсон зорилго зэрэглэл бодит үнийн хуулийн дагуу бүгд зүйлийг өмнөө нь мэдүүлсэн байна. За хэргийг шүүхийн шатнд ирсний дараа одоо оролцох шаардлагагүй би нэлээд давхсан материалын мэдээлэл шийдэж өгчээ. Өмгөөлөгчид оролцсон. Ажил төрлийн хувьд бол бас нэлээд ажилтай авч үзсэн бас гэж амжихгүй юм хэлсэн. Өнөө өглөөч гэсэн материал юм бол хэлсэн. Би асуусан юм. Зүгээр хохирогч ирээгүй гэдгээр энэ шүүх ирээгүй шүүх хурдын бат гэж иргэний гэмбургийн асуудлыг шийдвэрлэж болохгүй нөхцөл бол байна. Тэгэхээр тэргүй мэдээлэлүүд нь авчихсан байгаа учраас хохирогчийг оролцуулахгүй энийг шийдэх бололцоотой гэж үзэж байна. Тийм учраас шүүх хурдаа хүсэлтийг өгөх боломж өгч байна. За, усын яллагч хүсэлтэн тайлбар байна уу? Шүүх хурлыг нэгэнт хохирогч мэдүүлсэн байдаг учраас шүүх хурлыг явуулах сонирхолтой юм уу? Цааш хохирогчийг оролцуулах шаардлагагүй юм байна гэж байна. За, хуулийн төвийг бол шүүхийн зүгээс бол хохирогчид мэдэгдсэн нэгдүгээр, хоёрдугаар бол хохирогч ингээд албаасаар одоо хүсэлтэй урд нь бол ингээд шүүхэд ирсэн бахад оролцох шаардлагагүй хүсэлт бол гаргасан байдаг. За шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд бол шүүхийн шатнаас өмгөөлсөн нэлээд одоо эртний хэрэг шүүхэд ирэхээс ахвал одоо өмгөөллийн гэрээ байгуулсан. За үүнээс хойш бол одоо удаа дараа шүүх хуралдаа хойшлоход ямар нэгэн хохирогчийг оролцуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй учраас за дээр нэг хэрэг бол одоо бас нэлээдгүй хугацаа өнгөрөхсөн. Энэ хугацаанд ямар нэгэн хохирогчийг оролцуулах хүсэлт ирүүлж байгаагүй учраас хүсэлтийг бол хүлээн авах шаардлагагүй. За шүүх хуралдааныг бол цааш нь үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна шүүхээс. За энийг шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлээд
хурлыг цааш нь үргэлжлүүлээ. За шүүх хуралдааны дээг танилцуулъя. Шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс явагдана. Тийм учраас шүүх хуралдаанд хүндэтгэлтэй хандна. Үг гэлж мэдүүл өгөхдөө суудлаасаа бос чанга дугаар шүүх хуралдааны тэмдэглэлтээр хэлж ярина. За танхимдаа оролцогчид болон шүүгдэгч дэг сахих талаар хуралдаан даргалагчийн шийдвэр захирагдана. Оролцогчид нь хуралдаан даргалагчийн шийдвэр захирагдаагүй тохиолдолд эхний удаа санаж дараагийн удаа эргэн бяцхан шийдэх үйл заасан тавх арга хэмжээ авагдана. Шүүгдэгчийн хувьд хуралдаан даргалагчийн дэг сахих талаар шийдвэр захирагдаагүй тохиолдолд эхний удаа санаж дараагийн удаад түүнийг шүүх хуралдааны дахимаас зайлуулж түнгүүгээр хэргийг хянаа илцэж шүүхийн шийдэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж танилцуулахад байлцуулдаг журмтай. Ойлгомжтой юу? За талууд хоорондоо мэтгэлцэж оролцсон. Би энэ рүүгээ дааш тавшаас үг хэллэг хэрэглэхгүй. За эсэргүүцлийн саналтаа тухай бүрд нь хэлж шийдвэрлэсний дараа дараагийн өсөлтөд тавина. За шүүгдэгч ялалт үнэлтийг бол гардаж аваад мэдээлэл өгсөн өнгөрсөн тийм үү? Хэдэн гардаж авлаа? За шүүх хуралдааны тэмдэглэл учраас харчих. За 6 сарын 27-ны өдөр гардаж авсан байна. Өнөөдөр 8 сарын 18-ны өдөр. За хууль засаг хугацаа буюу 72 цаг өнгөрсөн байна. Шүүх хуралдааны цааш нь үргэлжлүүлэх боломжтой. За ялалт үнэлтэд дурдсанаар биеийн байцаалтыг уншиж танилцуулт нь зөрүүтэй юм уу бичигдээгүй зүйлээ хэлэх шүү. За яваа. За өнөх овог Цэдэн Дамбын Бат. Цэдэв Дамбын Бат. За Монгол Улсын иргэн 68 оны 7 сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсэн 46 настай дээр боловсролтой нисдэгийн инженер мэргэжилтэй. За хэрэг талбагдах үедээ МЯТ төрийн өмчийн хувьцаат кантонд бодлого хэлэлцээний дараагаар ажиллаж байсан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Мөн үү? За ам бол 6 эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн. За 4 хүүхэдтэй юу? Хэдээс хэдэн насны хүүхдтэй? 21-ээс 5 нас. За 10-аас 21 юм уу? 10. За. Яшид болж ирсэн үү? За. Регистрийн дугаар айлаа да. Тэр юу чарна надад харна. За биеийн байцаалтаас тодруулах зүйл байна. За би нэг зүйлээс одоо юу хийж байгаа вэ? Ажил төрөл. Яачлаа. Одоо тэгээд Амшаа тийм. яаж амьдарч ямар орлогоор амьдарч байна одоо? Тэр бол шанс өгөх. Тэр биеийн байцаалтаас тодруулах зүйл байна. Баггүй. За таны эрх үүргийг танилцуулж өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч гэсэн нэрээр оролцсон. Ямар хэрэг талбагж байгааг мэдэх хэрэгтэй. Хэргийн материалтай танилцсан уу? За та шүүхийн үйл ажиллагаанд гомдол гаргах хэрэгтэй. Мөн шүүхийн шийдвэрт гомдол гаргах мөн бусад тэдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол эсэргүүцэлтэд танилцуулж түүнд тайлбар өгөх хэрэгтэй. За шүүхийн хэлцүүлэгт нотлох баримт гаргаж баримтсалж шалгуулах хүсэлт гаргах. За мөн шүүхийн хэлцүүлэг дууссаны дараа шүүхэд хандаж эцсийн үг хэлэх хэрэгтэй. За үндсэн хууль болон эргэн бацхан шийдэх үйл заснаар та өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх. За мөн хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байна. Ойлгомжтой. За ялах дүнлтийг гадаад авсан. За шүүхийн хэлцүүлэгт ялах дүнлтийг эхэлж уншиж танилцуулна. Дараа нь өмгөөлөх болон цагаатах баримтуудыг шинжилэн судлах дараалал шүүхийн хэлцүүлэг явагдана. Санал байна уу? За юу тал юуны тал багчийн тал интернетээс авсан баримтуудыг за шүүхийн хэлцүүлгийн хувьд танаас мэдүүлэг авна. Та энэ үед интернетээс авсан баримтууд байгаа. Одоо энэ хүчтэй гэж болох. За шүүхийн хэлцүүлэг та бол мэдүүлэг өгөх хэрэгтэй. Таны мэдүүлгийг хангалттай сонсно. За улсын ярилцлагч ямар барьсуудтай оролцуулъя? Шинжилэн судлах нотлох баримтаа шүүх хуралдааны тэмдэглэлээр тэмдэглүүлээ. За би энэ шүүх хуралдаанд шүүгдэгч Батыг бусдын нэр төр олдор хүнд яддаг зорилгоор ил тохиолдол гүйцэтгэлийг олон нийтэд тараасан гэх үйлдэлийг хавс зэрэг давагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлцүүлгийн явцад хэлцдэг. Нотлох баримтуудыг хүрээнд ялах барьс сурнаас оролцсон. Эрг хуулийн тусгай ангийн
11 дугаар зүйлийн 111-ийн 2 дахь хэсэг зааснаар ялах барьсан хүмүүс оролцсон уу? За шинээр гаргаж өгөх баримтууд байгаа юм. Байхгүй. За хохирогчийн өнгөлөгч ямар байр суурьтай болцлоо шинжлэх судлах нотогоор амлаа шиг бодлоо тэмдэглэл. Зөрчилдсөн эрхийн хамгаалал болцсон. За эмнэлгийн болохоор За микрофон руу орж жаад ярьж байна. Үйлчлэгчийн эрх ашиг хамгаалсан байр суурьтай оролцсон. За зөрчигдсөн эрхийг нь хамгаалах. За энэ эрхийг нь зөрчигдсөн эрхийг нь сэргиэх талаар байр суурь илэрхийлнэ. За энэтэй холбоотой их тавгдсан баримтуудыг шинжилгээ судлуулна. Шинээр гаргаж өгөх баримт авахгүй. Байхгүй. За шүүгчийн өнгөлөгч ямар байр суурьтай болцлоо шинжлэх судлах нотогоор. За өнөөдрийн шугуултанд цаг батны хуулисныг хавуулж өнгөлөгч оролцож байна. За шугуултанд шүүгдэгч батын ярил шийтгэлийн байдлыг хэрэгсэхгүй болох цагаат дахь байр суурь баримтч оролцсон. Шугуултанд шинээр гаргаж өгөх баримт байна. За хэдэн утас баримт байна? За нэг CD байна. Тэгээд 6 утас. За 6 утас баримт нэг CD-ний хамт шинжилэн судлалгаар шинээр гаргаж өгч байна. За шинжилэн судлахтаа надад та тайлбарлаж өгөөд одоо шинжилэн судлаа явуулчихна. Одоо та талуудад танилцах боломж болж байгаа. Ус ярилгач хохирогчийн өнгөлөгч. За шүүх хэлцүүлгийг улсын ярилцлагч ядлаг дүгнэлт унш танилцуулсаар эхлэн улсын ярилцлагч хэрэг ах уу байгаа юм. За яг ялгуулсан уншиж байна. За ялгуулагч Батна Мянг компани болог төлөлтийн хилцэн дараагаар ажиллаж байхдаа буюу 2013 оны 9 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд захин сүлжээ болгоод Twitter хуудасаар Монгол Улсын зам тээврийн сайд ганц бүхий нэр төр алдар хүндийн утга зорилгоор илт худал гүйжир бүртгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн байна. Энэ нь хавц тэрэг суларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд хохирож ганц бүхий мэдүүлэг хавц тэргийн 34-аас 35 дугаар хуудсан. За Twitter хуудасаар нийтлэгдсэн баримтууд хавц тэргийн 72-аас 107 дугаар хуудсанд урд нь яшиг хэрэгцээсрийг шалгах хуудас хавц тэргийн 48 дугаар хуудас ялгуулагч Батын мэдүүлэг хавц тэргийн 136 дугаар хуудас болон хавц тэрэгт оролцсон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул иргэн байцаан шид хуулийн 215 дугаар зүйлээ 215-ын 2-2 218 дугаар зүйлийг удирдлага болгон дээрх үйлдэлд эрүүг хуулийн тусгай ангийн 111 дугаар зүйлийн 111-ийн 2 дахь хэсэг зааснаар ялгагдмыг заасан байна. Та алтан туслах алтан цэцгээр очиж алах хаваадар гэж хэлчихсэн юм. За би юу хийж нөө бүрэлдэхүүнээ танилцуулаад байвсан байна. За өнөөдрийн шүүх хуралдааны дүүргийн эрүүгийн иргэн анхны нэгдүгээр шүүгч Чалунбий дараалал нь улсын ярилцлагч томилтоор ганчныг оролцож байна. За хохирогчийн өнгөлөгч таны өөрөө сонгож авсан өнгөлөгч за шүүх хуралдааны нарийн бичгийн дарах юм лээ. Бодож байгаа. Овгон. За бүрэлдэхүүнтэйгээр хянаа хэлцгэнэ. За шүүх бүрэлдэхүүн болон оролцогчдоо суурь заасан үндэслэл та татгалзах хэрэгтэй. Татгалзлаа нөө танд. Татгалзал байхгүй юу? За сая улсын ярилцлагчийн уншиж танилцуулсан ярилцлагт үнэлт таны гардаж авсантай тохирч байна уу? Танд гардуулсан ярилцлагт үнэлттэй? Яагаад уншчихлаа? Хэсэгчлээ уншчихлаа. Тэгээд араас нь Та яаж уншсан? Нөө мэдүүлгүүд дуртад болоод авчлаа. Хэрцүүлэх нь Өөрөө ихээр унших саналтай байна уу? Хэрцүүлэх шатнд өдөр уншчихна. яг юуник уншсан гэж өөрөө нотлох юм бол За санал байна уу? Өнгөлөгч нар. Энийг уншиж өгнө. Юуник уншсан гэдэг өөрөө нотлох. За таны танд гардуулсан ярилцлагт үнэлтийг уншиж танилцуулж байгаа байхгүй юу? За шүүхийн хэлцүүлэгт та үйлдэлсэн холбогдсон эргийнхаа талаар мэдүүлэг өгөх үү? За таны мэдүүлгийг сонсъё. Би одоо ямар хэрэг үйлдчихэж байгааг сайн ойлгох нь ягаад юу гэж татсан юм бэ? Сайн ойлгох байна. Нүцгүүд арга угаар үзсэн. Энэ бүхэл үзлээ. Төлөвлөлт одоо хийсэн. Төлөвлөлт орчин болоод нэгдүгээр Монгол улсын төлөвлөлтөд Монгол улс
улсын төсөл мэдээлсэн юу яа бүхтэй байдаг. Юу хөл мэдээлэл хэрэгсэл бүхтэй байдаг. Би энэ анхаас төлөвлөлтөд бол олон жил хамт ажиллаж байгаа. 9 оноос хойш хамт ажиллаж байгаа. Тэгэхээр хувьд бол хоорондоо хамт ажиллаж байсан хамтарч одоо бүтээлсэн ажлууд байдаг. Тэгэхээр шүү. Бонцон зарлалцыг одоо авчих үйл ажиллагаа дээр хамтарч ажиллаж байсан. Тэгээд ажлын талаар бол юу стандарт зөвлөлт юм. Одоо өөр бусад ажлууд тохиолдож ирсэн бидний ордог байсан үүсэхгүй. Тэгэхдээ энэ нь бол би иргэн ганцтай холбоотой ямар ч одоо иргэн ганцын нэг хүн одоо алдар нэртэй холбоотой юу ч хичээл ажлыг юм шүүмжлэхийг одоо өөрийнхөө Twitter хуудсанд өөртөө сэтгэл маягаар бичдэг. Мэдээж зөвхөн аараас төлөвлөмж тухай бичдэг, би өөр бус хүмүүсийн тухай бичдэг учраас зөвхөн энэ үнэтэй холбоотой одоо нэг зүйлүүд хийх гэж ойлгож болохгүй. Аараас ч гэсэн бус хүмүүсийн талаар бичдэг. Хэлдэг бичдэг юм уу? Энэ дурсан гэдэг. Энэ үсэж байгаа ерөнхий хэрэг бол нэгдүгээр одоо маш субъектив албан тушаалаа ашиглаж албан тушаалын дарамтлалыг одоо албан тушаалын дарамтлалыг юунээр одоо Монголын бүхэн одоо машин авчирч гэсэн оролдлого үзэж байгаа. Яг тэгэхээр энэ Монгол улсын сайд гэдэг одоо баланг ашиглаад тэр өөрийнх нь өдөртөг салбарын хэлцээний дарга хэсэг одоо ерөнхий юу сүлээд өөрөөр гарсан байгаа юм маш гайхаж байгаа. Тэгээд энэ өрөвд дээр жишээлбэл албатай юу худал мэдээлэл оруулсан байна. Тэр нь юу гэхээр 21 цахилгааны зүтгээс гадуур юу авдаг хүмүүс бичсэн байгаа. Яг бодит байдал дээр болохоор 22 байна. Энэ 22 хүн юу хэмбэ гэхээр аараас нь туслах сугаш сүр гэдэг хүний нөхөр одоо Тэрмэт компани ерөнхий нэгтгэн бодогчоор ажиллаж байсан Батбай төлөвлөлт байна. Энэ үнийг албаар хасаж одоо шүүх гарсан юм хагаад асуух гэхээр бэлдсэн байгаа. Энэ албаар намайг муухай харагдуулах одоо тийм сэтгэл гэж үзэж хөрж байна. Тэгээд аараас гэдэг хүний өөртөө бичсэн одоо Twitter хуудсан дээр ингэж бичсэн байна. Борчоос ганц гэдэг байсан гэж бичсэн тэр миний одоо Twitter хуудсан дээр бичсэн байсан юмнууд ингэ бичсэн байл та. Эдгээр би бол зүгээр одоо үүсэх натхаар байна. За өөр нэмж ярих зүйл юм. Аараас гэдэг хүн босдол намайг үнэндээ бол ямар ч тийм юуны асуудал байхгүй, хувийн асуудал байхгүй. Үүнийг жишээлбэл босод хүмүүс шиг тэгж яг тэгж хувийн амьдрал руу орж шүүмжлж ярьдаг. Зөвхөн ажил хэрэгтэй холбоотой, найз компанитай холбоотой явуулж бодлогын шүүмжтэй ханддаг. Өшөөний үндэслэл байна. Аараас гэдэг хүн Монгол улсын сайдын үед одоо эрүүл хуулийг өөрчлөх шинжилдэг.
одоо тэр юу ажил оролцоод энэ юу олон нийтийн хэрэгслээр бүтгэх энгийн зэргийг одоо тэрүүгээр юу хэмжлэгдсэн юмнаас өөрөө хасгаар энэ оны юу 2014-нд юу засгийн газрын хавралдаанд хамтарсан шийдвэр гаргасан байдаг. Энэ үндслээр бол одоо энэ хүн энэ хэргийг одоо ерөнхий хэрэг гэж үзэхээр болцсон гэж ойлгож байгаа юм. Гэтэл одоо шүүх процесс яваад бас гарч байна. За улсын ялгч надруулах асуулт байна. За. Та хохирогчтой ямар холбоотой вэ? Би нэгийг таньдгүй ямар нэгэн харьцаа холбоотой. Би 2009 оны 8 сард анхны танилцсан. Би тэр Австралид сургууль төгсөв. Хүчээр явуулсан зам төрлийн юм дээр уулзсан. Тэгээд уулзаад аагаас хүртэл сайт маань бицээ. Наад юу гэж хэлжсэн гэхээр одоо тэр мяг хэсгээс хүрчиж надтай уулзж байгаа хүмүүсээс юу анх удаа алуун тушаал ярихгүй зөвхөн ажил зарчим гэж уулзж байгаатай уулзлаа. Бүрдэж хамтарч ясах хаатай. За. Та ямар зорилгоор Twitter дээр хохирогчд талаар бичих болсон? Энд бол ямар нэгэн зорилго байхгүй шүү дээ. Яг тэгэхээр юу нэр биш. Twitter хуудсан дээр хүмүүс өөртөө төрсэн сэтгэлийг бичдэг. Өөртөө бичдэг. Энийг босод хүмүүс олж үзэн үү байна тэр бичсэн юм та хамаагүй. Сайтар ажиллаж явах нь албан тушаалдаас нь болгох гэдэг ч юм уу? Аль эсвэл хувийн сэтлэлээр ч юм уу бичсэн юм байна уу? Би энэ үнийг сайтар ажиллах албан тушааланд буулгах байсан бол би ардчсан намын гишүүний өмнө ардчсан намд санал өгч энэ үнийг сайт болгоцоо үүсгэх болсон. Би ардчсан намын гишүүнээр юунаас ажиллаж бүх сонгол ардчсан намд өөр санал өгдөг. Тэгэхээр энэ үнийг албан тушаалын би одоо борлуулах зэвсэг над байхгүй байна. Хохирогчийн талаар хуулийн байгууллагуудад хандаж энэ асуудлыг шалгуулахаар хандаж ирсэн удаа байна. Хохирогчтой би холбоотой тийм хуулийн байгууллагад хандсан үйл байхгүй. Мянган удирдлагуудтай холбоотой хэрэгтэй илэрхийлэлд оролцсон байна уу? Ганц үг сайд. Мянган компани удирдлагуудын асуудалтай холбоотой юм намайг хэлчихээ. Тэгээд гайцаа тавсан тэгэхээр юу нэг банкны банкны асуудал хурдан боловч процессыг надаас асууж Яг хохирогчтой холбоотойгоор өгсөн мэдүүлэг байна уу? Мөрдөрнөөс мэдэж уусан гэж та бас одоо ийм асуудал үүсчихсэн. Яг тэгэхээр би сайн хүмүүс санахгүй юу асуудал юу ярьж ирсэн сайн санахгүй. Гэхдээ бол юунд биш мяг компани дээр огт бизнес план хийлгүүлсэн асуудал байдаг. Энэ дээр бас зам дээр юу өдөр барилгатаа зам дээр өдөрчөд хүмүүс аараас бас тодорхойлж байна. Үүнтэй холбоотойгоор үндэсний аудитын газраас гарсан дүгнэлт байдаг. Тэр нь хац зэргийн 160 болсон байна. Энэ хүмүүстэн дээр юу гэж байсан гэхээр мяг компани үүсгэж байгаа бизнес төлөвлөгөөтэй багтуулсан зам дээр барилгатаа тийм юу бүрийн чараа одоо бизнес төлөвлөгөө гадны байгууллагаар хэлгээд энэ илүү зарц болж мяг компани ашиглуулж болсон байна гэсэн бодгоолтой тийм аа. Өөрөөр аудитын дүгнэлт. Би энэ дүгнэлттэй холбоотойгоор мэдээж аараас энэ бол орцоотой гэж үзчихсэн. Тэгээд аараас төрийн хэрэглэнээр багтээд бас тэр төрийн чорон зүйл байдаг хүмүүс энэ маш ихтэй хэлжсэн гэдэг талаар. Эдгээр хүмүүсийн ардата шийдвэр байсан юм аа гэдэг бид тэр одоо хэлжсэн ийм зүйл хүмүүсийн аудитын газрын одоо аудитын төлөвлөлт
Энэ мөсд сурж байсан хүүхнээ 2,500-аар цалинжуулж шигсэн өдөр гэдэг байна шүү дээ. Тэр нь хий. Одоо юунд Монгол улсын их сургуульд энэ интернетэд байсан мэдээлэлээр 1997 онд хаагаас хүртэл одоо төгссөн байдаг. Мэт компани юу 2006 зүүн дээр 12 оны 12 сард ажилд орсон алтан хэмжээ ажлын цэцэг гэж. Одоо өөрөөр нь ажилладаг прокурорын газар прокурор ажиллаж байгаа нэтэн прокурор ажиллаж байгаа ажлын цэцэг гэж юм. Энэ хүн бол мэт компани хөл хэлсэн дараа ажиллаж орсон. Тэгэхээр улсын их сургуульд нэг он төгссөн юм байна. Энэ бас Мята шахсан 20 гараас гадныхантай яриад бизнес явуулж ганц ч байхгүй гэдэг. Энэ 20 гарын асуудлын дээр үзүүлж байгаа байна. Аагаас хүртэл нэг хөрлийн асуудал тэрнээс удаан үсгээд. Ерөнхийдөө бол нэг 20 хүн бол ажилд орсон. Шинээр ажилд орсон. Тэгээд тэр англи хэлний мэдлэг байхгүй би юугаар хэлсэн юм бэ? Хэлж байгаа юм байна гэхээр энэ хүмүүс ажилд ороод одоо юу агаар үлдэн нот парк шинжилгээ хийцгээд байгуулсан. Агаар үлдэн парк шинжилгээ гэдэг нь болохоор англи хэлээр болохоор fleet plan гэж бодог. Тэгвэл эдгээр хүмүүс нь яасан бэ гэхээр aircraft parking renovation department гэдэг агарын хөлгийн онгоцны зогсоолын шинжилгээ хийцгээсэн маш их хөдөлгөөн өгөхтэй тийм юм хэлээд Boeing компани одоо юу Америкийн эсийн банк эдгээр маш олон имэйл явуулсан. Эдгээр хүмүүс нь болохоор буцаагаад энэ юу болж байна, юу хүмүүс ирээд суудлаа над руу одоо тэр компани өдөр суудаг мэл буцаад явуулах гэсэн үг. Тэгээд бис наад хүмүүс чинь наад захын бизнесийн англи хэл байгаа. За өөр асуулт байна. Хөгжчин өнгөлөгч асуулт байна. Шуудчин өнгөлөгч. Тодорхойлох асуултууд байхгүй юу? Мэдүүлэлттэй холбоотой. За төр сууж. За хотоос дээрх давхсан бичгийн нотлох баримтуудыг шинжилэн судлан олсон яллагч хэрэг авах. Хавцлагийн 34-өөс 35 дахь хуудсанд авсан хориш концепт мэдүүлэг. За Мят компани бодлого төлөвлөлтийн хэлцэл холбоотойг чинь намайг сайдын албан тушаал томилогдсноос хойш Twitter хуудас буюу олон нийтийн өмнө мэдээллийн хэрэгслээр намайг ажил албан тушаалтай холбогдуулан бүртгэсэн дормжилсан утгатай янз бүрийн зүйл бичиж миний нэр төр алдар хүндэд халдаж байна. Үүний тод жишээ нь Жинка Гансов 2 хорос руу өчргөө замдаг байснаа 2011 оноос гэнэт дотносны нисэг даяараа гэрчлэн бодвол Мятын хатганаас хүртээ биз Гансовын метод шахсан 20 гараас гадныхантай яриа бизнес явуулж ганц гарч байхгүй. Нүүс цус сурдаг байсан бүхний 2.5 саяар цалинжуу шахсан гэх мэтэр олон удаа үндэсгүй мэдээлэл цацаж хувь хүний нэр төр болон албаны нэр хүндэд хортоогоор нөлөөлж байна. Батны энэ асуудлыг олон удаа зориуд системтэй зорилготойгоор бичиж байгаа. Ямар нэг байдлаар нэр төрд халдах субъектив санаа зорилготой байгаа бөгөөд энэ эрг үйл заасан хүслийг бүтгэх доромжлогын тэрийн бүрэлдэхүүнийг хангаж байна гэж би үзэж байна гэсэн мэдүүлэг авагдсан байна. За Twitter хуудасаар нийтлэгдсэн баримтууд. Энэ хуудасгийн 72-оос 107 хуудсанд авагдсан байгаа. За тэгээд энийг тэр материалтай уншиж танилцсан учраас ганц нэг хоёр. За Жинка Гансов 2 хорсны өчргөө замдаг байсан 11 оноос гэнэт дотносны нисэг даяар гэрчлэнэ бодвол Мятын хатганаас хүртээ бичээд. За ганц
Алуултай тэмцэх газар ганц хүн дүүн байдаг гэсэн штэ ахыг нь дууд нь холоод юу өөрчлөгдөхийн гэсэн байна. За тэгээд энэ байдлаар янз бүрийн сайдууд вагон машин хоёроо ойр орхон мөрөлдүүлж дуусчаад онгоц руу муухай харцаараа харахад болчооч. За мөрөөр аюулгүй нисмэр байна шүү. Ганц ух цалин байрч гэх шиг марзын юм ярь сухаар ярилцлага өгөхтэй гэсэн. За ганц ух туслахынхаа нүрийг мэрэгшээгүй небо гэж мэдсээр байж мятад небогоор шахснаас орхон давтгалд мөнгө шилжүүлж шоронд орчхоод байгаа. Буруу хүндээ буруу хацлаад яваа сайдтаа улс төрөөр удаан давтгал байхгүй юу? Намынхныгаа намдаг сайдтай ярих юм би. За тэгээд янз бүрийн байдлаар хөгжиж өгч бичсэн байна. За бас Батхүү Цингэл сайдуудынхаа үед л мяд хамгийн их ашигтай ажиллаж байж тээ. Сайдууд мятын хамт олонтой завшилдаж биш дэмжиж ажилласны үр дүн. Тэгэл янз бүрийн байдлаар өөрийнхөө сэтгэлээ бичсэн байна. За хөргөчийн уулч нотлого баримтсан. За улсын ялагч сая өөрийнхөө чиглэлийнхээ хүрээнд яллах талынхаа нотлохыг судалчлаа. За миний судалгуулах баримтууд бас улсын ялагчтай зарим нэг нь Twitter хуудаснаас яасан авсан баримтуудаас авсан учраас нэг ганц баримтууд бичиж хэргийн 11 дахь талд байгаа Twitter хуудасныг хийсэн юм байна. За энэ дээр Энд сайхан гэж хүний юу шиг байна. Ганцгүй алнаа ирнэ. Хаа тийм муухан хорвол байгаад бүр сайд болцсон тууж авч явах шиг арайчтай тэ гэсэн. Энэ хэсгийг сүлдэн. Тайлбар өгүүлийнхээ өгөндөө бас юм очиж хөглөө дуртад явчих. За улсын ялагч бас өндөр давхарлаа гэсэн учраас давхарлуулаад явах уу. За нотлох хоёрын шинжлэх судалгаас би хохирчоос нэг асуудал түрүүн шүүгдэгчээс асуудал байхгүй гэсэн би асуулт асууж болох уу? Хөргөчөөс үү? Тий хохирч авахгүй хохирчийн өмгөөлөгчөөс Хөргөчийн өмгөөлөгчөөс асуухгүй. Та шүүгдэгчээс асууж байна. Одоо маш нотлого баримтаа шинжилгээ. За хувьц тэргийн 36 дугаар хуудсанд байгаа. Ирчиг байцаас нь тэмдэглэл байна. За энд гэрч баасан зохтыг асуусан байна. Гэрч баасан зохтоос мэдүүлсэн нь надад гэрчийн эрх үүргийг уншуулан тайлбарлаж өглөө. Асуудал руу зүйлэг өөрөө мэдэх зүйлийг өмнө зүгээр мэдүүлье гэсэн байна. За энд Мяд хувьцаат компанийн хуулийн хэлтсийн дарааг аль үндэстэн хэзээс эхлэн тус газар ажиллаж байсан юм бэ? Ямар цалингийн шалтгаан юм бэ гэж асуусан байна. Хариулт нь эс аль үндэстэн 2012 оны 12 сарын эхээр тус газрын хуулийн хэлтсийн дараагаар өнөөдөр хүртэл томилогдсон ажиллаж байгаа бөгөөд одоогоор түүний цалингийн түвшин 3 дугаар зэргийн 3 дугаар дэвийн дээдээр цалинжиж байгаа гэж хариулсан байна. Хувьц тэргийн 55 дугаар хуудсанд Мяд хувьцаат компани гүйцэтгэх захирлын тушаал байна. А доров 132 гэсэн хөдөлмөрийн өсний суур жишээ журмыг батлах тухай. За энд тушаах хэсгээр нэг гэж Мяд төрийн өмчит хувьцаат компани ажилтнуудын албан тушаалын цалингийн ангилалт зэрэглэлийн тухай журмын 1-р хавсгалтын албан тушаалын үндсэн цалингийн жишг ангиллыг 2-р хавсгалтаар албан тушаалын зэрэглэл жагсаалтын 3-р хавсгалтаар тус баталж 2013 оны 2 дугаар сарын 1-ээс эхлэн мөрд сүгэ гэсэн тушаал байна.
За хавц тэргийн дугаар хуудсанд за энд 3 дугаар зэргийн цалин 2,595,000 гэж энэ хавсралтаар тогтоосон байна. За энэ дээр юуг нотлох гэсэн бэ гэхээр тэр миний үүс төлөгчийг цалингийн бол одоо худал мэдүүлсэн мэн гэдэг юм. Гэхдээ 2,500,000 цалин авдаг. Энэ дээр сарахад бол бүр 95,000 төгрөгийн илүү цалин авсан байна гэдгийг нотлох гэсэн юм аа. За хавц тэргийн 72 дугаар хуудас. За энд энэ нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ нотлох баримтыг бол хохирогч ганц өх өөрөө энэ Twitter хуудсан дээр байгаа энэ аккаунтуудаас хөвлөж гаргаж өгсөн гэж би ойлгож байна. Тэгээ энэ дээр бол жишээлбэл сая за энэ дээр бол Мятын охины 2 гарын үсэг зурсан Батбэлэг яагаад ял аваагүй баг огт ойлгохгүй байна гэсэн тийм бичвэр байна. За дээрхийн бичвэрүүд нь бол одоо нотлох баримтын шаардлага хандж байгаа юм уу? Энд хавц тэргийн 72-оос 100 дугаар хуудсанд байгаа энэ нотлох баримт цаасууд нь өөрөө энийг нотлох баримт гэж үзэх үү гэдэг нь өөрөө эргэлзээтэй. Яагаад гэхээр энэ цаасуудыг жишээлбэл ямар ч тамга тэмдэг байхгүй өөрөө л нотлох баримт бэхжүүлж аваагүй энэ цаасуудыг ганц ухсаад бол энийг бол өөрөө дахиад үйлдээд энэ дээр нэмээд бичээд ирэх болцоотой юм аа. Тийм учраас энэ бол бас эргэлзээтэй баримт байна гэж өргүүлэгчийн зүгээс бол үзэж байна. Хавц тэргийн 100 9-р хуудсанд за Монгол Улсын харилцаа холбооны зохицуулах хорооны албан бичгийн хариу байна. За энэ хариуг уншиж үзье. Тус хороо нь харилцаа холбооны хуулийн дагуу мэдээлэл харилцаа холбооны салбарын зохицуултыг өргөн хүрээнд хийж ажилладаг олон нийтийн сүлжээ болох Twitter захин хуудсыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаардаг хэсэг талаар тодорхойлт гаргаж өгөх эрх зүйн үндэслэл тус хороонд байхгүй болно гэсэн тохиолдол байна. За хавц тэргийн 111 дугаар хуудсанд за энэ Монгол Улсын зар суртахууны тухайн хуулиас мэдээлэх хуулийн 3.1-5-ыг тэмдэглэсэн байна. Энд нь болохоор мэдээлэх хэрэгсэл гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерийн сүлжээ, тусгай програм, хэвлэл болон бусад хэрэгслийг ойлгоно гэж тодорхойлж хуулийн тодорхойлж өгсөн байна. За хавц тэргийн 138 дугаар хуудас. За энд гэрчиг байцаас нь тэмдэглэл байна. Өөрөөр Батбэлэг гэрчиг. За энд асуулт асуусан. Та Мят хувьцаат компанид хэзээс эхлээ ямар албан тушаалд ажиллаж байсан бэ гэж хариулт нь манай компани аж ахуйн үйлчлэгийн компаниуд төрийн албан хаагчийн шалгалт өгдөггүй. Орхон Мятын захирлаар ажиллаж байх үед холбогдох анкет шаардлагатай материалаа бүрдүүлээд 2010 он 7 сарын 15-нд тус газар ерөнхий нэгтлэн бодгочоор ажиллаж байгаад 2010 он тус газрын хэлтсийн дарга болсон гэж. Таны тус газар ямар шалгуур үзүүлэлтээр ажилд авсан бэ? Би холбогдох материалаа бүрдүүлж өгöd дараа орхон захиралтай уулзаад тэгээд томилогдсон. Тухайд би тээврийн хэрэгслийн онцлог хяналт зохицуулалтын албаны ахлах мэргэжилтэн байсан. Маа. За ажид орохж очихдоо орхон гэж хүнтэй уулзаж танилцсан байсан. Манай ихнэр суурсан тухайн үед буюу 2010 онд зам төр хотын яамд дэд сайдаар ажиллаж байсан ганц хүн туслах байсан юм аа. Таныг Мят хувьцаат хамт ажиллаж байх хугацаанд улсын үеийн газар шалгалт хийж таны ажиллаж байсан албан тушаалыг тэнцэхгүй гэсэн асуудал хэрэгцсэн зүйл байна уу гэж асуухад 2012 онд шиг санагдж байна. Мят хувьцаат компани ерөнхий нэгтлэн бодгочоор ажиллаж байх хугацаанд улсын үйлдвэрийн газраас шалгалт явагдсан. Ер нь жил бүр үндэсний аудитын газраас шалгалт явагдсан. Жил бүр явагдаж бөгөөд тухайн үед мэрэгсэн нэгтлэн бодгочийн шалгалтаа өгч амжаагүй байсны улмаас
Манай энэ албан тушаал дээр тэнцэхгүй гэсэн асуудал яригдсан. Гэсэн мэдүүлэг байна. За, хавц тэргийн 144-р хуудсанд Монголын сайтуудын холбооноос гаргасан тодорхойлолттой за албан бичгийн хариу за энэ үүнд нийслэлийн Сүхбаатар дүрдэх цагдаагийн 1-р хэлцэд хариу хөрвүүлэх тухай гэж Монголын сайтын холбоо төрийн бас байгууллагыг үүссэн 9.1.21.23 тууд албан бичигт заасан 2013-01-04-2188 дугаартай эрүүгийн хэрэгт Твиттерийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төрөл хамаарах хэсэг тухайд лавлгаа өгсөний дагуу доорх хариу илгээж байна. Твиттерийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаардаггүй болно. За Монголын сайтуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж Хулан гэсэн албан бичиг 2014 оны 4 сарын 8-ны өдөр дугаар 04-0804 дөрөв 14 гэсэн албан бичиг байна. За энэ дээр бол Твиттер хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаардаггүй гэдгийг тодтогч өгсөн байна. Хавц тэргийн 166 дугаар хуудсанд 장소가 심한 휘둘린 아웃도어가 생겨 저런 거 신도가 좀 들어왔지. 자 있나 합치들은 자랑스러워 돌아왔는데 үндэсний аудитын газрын тайлан байна. Энэ тайлан сая миний үйлчлүүлэгч түүш уншиж танилцуулсан учраас нэг дахин танилцуулах шаардлагатай гэж бодож байна. Энэ тайланд бол түрүү миний үйлчлүүлэгч дурдсан эргийг бол хэлээд өгсөн байгаа тийм. Дахин тодруулах байна. За эдгээр бүгд шийдлээ. За шинээр гаргасан нотлогуудаа тайлбарлаад сонсох. За энэ шинээр гарч ирсэн нотлогын дээр энэ за энэ Twitter хуудсан дээр энэ 2013 оны 3 сарын 17-ны өдөр Батбаяр гэдэг хүн ийм жиргсэн бахмаа. Дүүтэй нь авилгатай тэмцээн ажилтан гоё юм аа. Тэцэд байхдаа би өөрийн хүсэлтээр авилгатай тэмцэх газарт өөрийг нь шалгуулж байлаа гэх. За энэ миний үйлчлүүлэгчийг түрүү энэ Twitter хуудсантаа өөрөө энэ ганцгүй шиг бол одоо янз бүрийн байдлаар бүтгэж дормжилсан утга агуулгатай зүйлийг бол өөрөө зохиож бичсэн гэж үзээд байгаа. Энийг нь бол энэ бусад энэ Twitter хуудсанд миний үйлчлэгч бол энэ эдгээр материалыг бол өөрөө ерөөс огт зохиож бичээгүй. Бусдын Twitter хуудсан дээр бичсэн энэ материалууд дээр л өөрийнхөө санал хүсэлтийг бичсэн юм аа гэдэг агуулгаар энэ шинэ баримт нотлогуудыг энийг бол гаргаж байгаамаа. За яг саяхтай адилхан бусад энэ Twitter хуудсан дээр бас бусдын бичсэн сэтгэлүүд байна. Энэ сэтгэл дээр бол энэ зам тээврийн сайд ганц өхийг бол одоо янз бүрээр бичсэн байна. Энэ дээр бол жишээлбэл Баабар гэж хүн бол манай зам тээврийн сайд ганц өхөн зайлуулдаа мангардуу нөхөр юм байгаад одоо өөрөө хэлбэл яг хувийн орон зайд нь халтаж янз бүрээр дормжилсан. За энэ баримтан дээр байгаа бол цуглуулж авсан 1 2 3 4 9 ийм сэтгэл энэ дээр бол бүгдэн дээр л ганц өх сайтын тухай бол бичсэн байх юм аа. Тэгээ эндээс харахад бол энэ улсууд бол миний үйлчлэгч бол эндгээр бичсэн улсуудын зүйл дээр өөрийнхөө сэтгэлдлийг бичснийхаа төлөө өнөөдөр энэ шүүхтэр бол энд өгтөн болж шийдэгдэж байгаа юм зохимжгүй байна гэж харуулах гэсэн. За
За энэ бас цаг төр гэсэн онлайн сэтгүүл байна. За энэ сэтгүүл дээр бол метод гэсэн цууруулахыг батлаг ганц хүн нарт хамаагүй лөөрөө гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна. За энэ нийтлэл дээр мөн энэ ганц өх сайдын талаар дайны эрсдлийн сантай холбоотой асуудал, гэмт хэргийн шинж байрнуудыг илүүссэн хуулийн байгуулалт өгсөн гинэ гэсэн материалыг бол энэ нийтлэлийг бичсэн Болор Хажир гэдэг хүн нийтлэл бичсэн байна. За энэ нийтлэл дээр бичсэн материалаас үүдэлтэй миний үр дүгч бол дээрх бол энэ материалд бол өөрийнхөө үжил бодлыг өөрийнхөө Twitter хуудсан хувийн блогоор бол илэрхийлсэн юм аа гэдгийг бол хэлэх зүйтэй баг. Мөн энэ цаг төр сонин дээр бид нэг нэмэргүй үгүүд гарцгүй шааж байгаа. За мят төрсэн цууруулахыг батлаг ганц хүнарт хамаагүй лөөрөө гэсэн бас энэ 2013 он 7 сарын 8-ны өдөр ийм нийтлэл бичсэн байна. За энэ нийтлэл дээр бичсний дагуу бол миний үгс мөн энэ өөрийнхөө Twitter хувийн сайтанд бол өөрийнхөө энэ нийцсэн нийтлэлийн үндсэндээ өөрийнхөө хувийн үзэл бодлыг илэрхийлсэн юм аа. Талхайн чинь дуусна. CD-гээ шинжилсэн судалгаа. CD-г хааж үзүүлэх. Ямар бичлэг вэ? За энэ CD-н дээр түрүүн дээр компьютер дээр та өөрөө ноутбук байхгүй нөө? байхгүй. Ядуул энэ компьютер дээр Байхгүй. юу талаар юм? бичлэг өдөр аль нь Чинь биш. Надад хаад ортой. Андитлаа. Та тайлбарлах уу? Бат тайлбарлах уу? за Өөрөө ирээд тайлбарлаад өмгөөлөгч ирж байгаа юм чинь шинжилгээ судалж байгаа нэг одоо шүүгдчийн талаас гаргаж ирсэн батлага баримт учраас аудио өөр чангарах нь юу алгаа диффузер авахгүй юм. Наад Монголд өөрөө диффузертэй шүү дээ. одоо энэ миний ярьж байгааг сонсоо. Энэ хэрэг ямар хамааралтай юм турж ярьж байгаа. Яг энэ бол юу зам тээврийн яамны удирдлагыг та нар юу буруу юм хийгээд байгаа шүү гэдгийг тухайн үеийн юу хэлжсэн. Юу хуучин сайд хэлжсэн. Би энийг үндэслээд бас тэр одоо тэр аудитын үйл байж байгаа шүү дээ. Энийг үндэслээд энэ дээр би итгэл хүчтэй юу гэсэн юм бэ гэхээр энэ нэг юм одоо өөрөө юу гэж өөрөө юу гэж хэлсэн байж байгаа буруу юм шиг. Тэгээд тийм яаж авах юм бэ? Одоо энэ бол Аль мэдээлэлтэй. Одоо тэр нөгөө дүгнэлттэй холбоотой юм уу? Жишээ тэр юун дээр одоо нөгөө юун дээр өргөлтөөр бичсэн байсан шүү дээ. Энийг юм одоо өөрөө буруу юм шиг юм тийм яаж авах ингээд бичсэн байсан. Одоо би энэ хариулт няцаалт болж байгаа. Би ганцаараа буруугүй чийлээгүй. Одоо юунаас надаас өчнөө хүмүүс ингээд юм буруутай гэж ярьж байсан. Тэгэхээр би энэ дээр нэг сэтгэлээ хийсний төлөө яг нэг боддог байсан. Тийм үзэл байсан. За. Угаасаа одоо ганцхан дээр өргөдөл дээр нэгдсэн одоо зүйл мөн бусад усуд ийм дүгнэлт хийжсэн гэж л одоо болох гэдэг юм уу? Юу тийм түүний өмнө хугацааны хувьд тэр миний хийжсэнээс өмнө тийм
Өнөөдөр ярьжсэн. Өнөөдөр хөлөөсөө гэсэн. Хизээний бичлэг гэдэг нь яаж тогтолцоо? Энэ дээр бол ансар өдөр юу ч Ансар өдөр байхгүй. Гэхдээ юун дээр энэ нэг юм биш та юутай холбоотой нэг одоо нэвтрүүлэг YouTube-ээр хийсэн гэсэн. Тэгэхээр хөлөө сайд гэдэг ярьжсэн. Үдээс шүү 12 он. За. Ансар өдөр нь бол эндээс бол харагдахгүй шүү. Одоо яг энэ хэдийн орчин одоо 12 онд бичигдсэн. Одоо намайг жирэхээс өмнөх одоо одоо ингэж усууд үгэнжсэн гэж байгаа бол одоо энэ дээр бол ансар өдөр харагдахгүй тийм үү? За. Энэ шинжлэн судлалын нотлох харагдлагатай холбогдуулаад асуултууд байна уу? Эсвэл асуулт байна. Энэ бичлэгийг хаанаас яаж юунаас хурбарлаад авах вэ? энэ бичлэг одоо тэр юутай төмөр замтай холбоотой одоо юунууд нэвтрүүлгүүд тэгээд гарч ирсэн. Аль суугаар гэсэн байсан санахгүй. Та яаж бичүүлж авсан бэ? Таныг яаж авч авсан бэ? Тэр бичиж аваад тэр 12 онд уу? Гөө одоо хайхан Асан. Гэхдээ яг энэ юу биш ямар сайд тэгж хилжээж яг бас бичлэг болсон. Гүйлт энэ нэвтрүүлэг юугээс интернетээс хадгалсан гэсэн интернетэд усууд хийгээд болсон тэр нэг телевизээр Аа. Хөрчөн болж асуулт байна. Би хэдүүлээ осоо. Та Твиттерт одоо төгөлөө үлдээсэн юм мэдээллийнхаа их сурвалжийг саяны мэдээлэл түрүүний нийтлэл энэс өөр юугаар юу заах сурвалжууд их сурвалжуудаа Яаж няцаах байл гэдэг нь шүү. одоо жишээлбэл яг ашиг одоо энэ хөгжүүлэгчийн таныг буруутгаад байгаа юугаа буруутгаад байгаа үслийг та энэ түрүүний их сур юугаар заадаг шүү дээ нийтлэл гэдэг шүү дээ сайт дээр тавигдсан сэтгүүлийн нийтлэл за энэ дүрсүжлэгээр энэ нэвтрүүлэг гэж өөр юугаар няцаах вэ тодорхойлбол одоо энэ нэг юм өөрийгөө гин буруугүй юм шиг гэдэг байгаа гэдэг нэг хэсэг байна нөгөө тал нь энэ мятын хулгайнаас идсэн биз гэсэн юм юугаар няцаах вэ энэ бол нэг юм анхаарал татах шүүхээс юу гэхээр би сэтгэл зүйчтэй биз гэдэг одоо үгээрсэн биз гэдэг үг маань энэ нэг тэгсэн гэсэн баталгаа юм өөрөө үсгэж байгаа. Би хандаа тэгсэн бичээгүй хэлээгүй стейтмент хийгээгүй одоо тийм мэдрэл хийгээгүй гэдэг нь биз гэдэг үгээр илэрхийлэгдэж байгаа юм. За би харилт авчлаа шүү дээ. За энэ таны жиргэнд байгаа энэ 2.5 сая төгрөгөөр ангийнхаа хүүхдийг цалинжуулж шахсан гэдэг нь ямар шүү дээ. Шахсан гэдгийг ямар агуулгаар ойлгох вэ? Та ямар агуулгаар илэрхийлэхийг хүссэн шахсан гэдэг. За ерөнхийдөө бол одоо нийгэмд байж байгаа юм бол ил шүү дээ. Улс төрийн наам яадаг. Улс төрийн намаас улс төрийн албан тушаалд хамжигддаг. За би тодруулах. Сайхан улс төрийн ангийнхаа хүүхдийг ажилд оруулсаа гэж ойлгож болох уу? ангийнхаа хүүхдийг ажилд оруулсан гэсэн тийм байна. Та энэ мятын хулгайнаас хүртээ биз гэсэн өгүүлбэрийг бичихтэй энэ биз гэдэг үгийн ач холбогдлыг та сайн яриад шүү тийм үү. Тэгэхээр би эндээс анс гэдэг хүн за тэр Женко гэдэг хүний асуудал Женко гэдэг нэрлэлтэй байгаа хүний асуудлыг би мэдэхгүй. Анс гэдэг хүн хулгай хийснийг бол та мэдэхгүй юм тийм үү. Мэдэхгүй гэж ойлгох уу? Наад тэр ч уусаа би тэгснэг бичиж шүү. За баярлалаа. Биз гэж хэлсэн. Тэрээс та хулгай хийж яхахыг хараагүй байна гэж ойлгох уу? Анс гэдэг хүний хулгай хийгээгүй хийж мэдгүй шүү. Би таны биз гэдэг нь би таам гэж хэлсэн юм аа гэж агуулгаар тайлбарлаж байна шүү. Одоо юу штэ. Биз гэдэг нь авсан одоо мөн шүү. Би тэрийг л энэ тодруулж танаар тэмдэглэж тусгуулах гэсэн юм байна. Энэ талаар өгүүлчих шиг мод тусцаа. Яг
биз гэдэг. Та заавал хариулахгүй байж болно шүү дээ асуултанд. За ганц хүч хүнийг одоо хулгай гэдэг юм хулгай хийгээд Мяти одоо хөргнөөс хулгай хийгээд шийдэгдсэн гэдэг юм. Гин буруутай тооцогдсон тийм бичгийн баримт харсан уу? Тийм би бичиж гэсэн яаж гэдэг юм. Баярлалаа. Болсон. Одоо бас мөөлөгч асуулт байна уу? Шинжилэн судалсан харамттай холбогдуулаад шүүгдчин мөөлөгчд асуулт байна уу? Байна. Энэ сая тэр биз гэдэг үгийн утгыг хэлээд энэ нийтлэг бичгтээ ямар их сурвалжаас авч бичсэн. Өөрөө та зохиогоод бичсэн юм уу? Үгүйсгүүл ямар их сурвалжтай гэсэн сэтгэлээр Мяд компанитай холбоотой хэрэг бол Мяд компанитай холбоотой хэрэг бол нийгэмд бол маш их юу гэсэн энэ талаар юу төрөл мэдээлэл маш их бичсэн маш олон талаар интернет вебсайт одоо тэр өөрсдөө Twitter, Facebook-т маш их сэтгэл хөдлөжсэн. Нэг хэсэг нь бидний бүгдийн ялтан болгож бичижсэн. Нэг хэсэг нь бид нар бол хөгжлийн материалын хэмжээнд бичижсэн. Тэгэхээр энэ талаар бол маш их юм байдаг. Тэгээд хайтар нотхонд давагдсан одоо интернет сэтгүүлтэй Энэ дээр бол тэр Мяаттай холбоотой юу яг хасантай холбоотой биднэртэй хараатай холбоотой гэж магадгүй гэсэн тийм шүү. Асуулт бичсэн гэдэг юм шээ. Тэрнийг бол уншижсэн. Тэгээд энэтэй холбоотой энэ байж магадгүй шүү гэсэн бодлого надаас яагаад гэхээр яг тэр одоо тэр хасан чинь хойд Мяатын гинс Мяат компаниас хинжээний хурасан асуудал ярьжсэн. Яг энэ хүмүүсийг сайд байх үе. Тэндээс л одоо ингэж би олж авсан гэж юм уу? Өнгөрч асуулт. за өөр асуулт алгаа. Бата энэ хавцад эрэхтэй бол танилцсан тийм үү? Түрүү нөгөөлөх шинжилэн судлаад байсан энэ ганцхан гаргаж гисэн Twitter хуудасаар одоо гаргасан эдгээр баримтуудыг бол ганц өөрийнхөө одоо блогноос авч өгсөн гэж ойлгож байгаа гэдэг эднэртэй танилцсан уу ер нь? За энэ дээр одоо энэ жирэгсэн байгаа зүйлүүд одоо энэ таны энэ автор гэж байгаа шүү дээ. Эднэр дээр одоо энэ жирэгсэнгүүд чинь бол үнэн зөв таны бичсэн зүйлүүд мөн үү? Энэ бичсэн зүйлүүд яг тэр юу одоо яг энэ хавцас зэрэг давагдсан байгаа. аяар хэрэгцсэн байж байгаа. Ингээд тодруулсан бол мөн үү? Мөн үү тийм? За. Тэгэхээр одоо яг чинь интернет байхгүй. Интернетээр Twitter чинь хоёр сарын өмнө байдаг шүү. За ямар ч гэсэн эдгээр бол яг энэ хавцас зэрэг давагдсан энэ тодруулсангууд бол таны жиргсэн жиргэнүүд мөн гэдгийг бүлээн зөвшөөрч байгаа тийм. Хогчийн өмгөлч хэлсэн одоо тэр хин биш ганцыг асуу таарна гэдэг тэр хэрэгсэн хүмүүс байна. Би танаас асууж байгаа нь бол энэ яг тодруулсан хавцас зэрэгт байгаанууд бол таних мөн үү гэж байна. Ямар нэгэн байдлаар хуурамчаар засаад юм уу өөр бичээгүй зүйлийг нэмж бичсэн зүйл байна уу гэж асууж байгаа. Яг тэгэхээр энэ танд холбогдох хэрэг шүү дээ. Та энийг чаад уншихгүй бол би уншаад мэдэхгүй шүү дээ. Тийм үстэй. Тэрний бол байхгүй яг энэ юу хавцас зэрэгтэй танилцж байгаа. Яг тэр юу дэвштэй энэ тэр өмнө бичсэн жиргэнүүд маань интернетэд үзэхээр захагдахаа болсон байсан. Тэгэхээр би энийг бичсэн шиг санагдаж байгаа болохоос яг энэ үг үсгээр үг үсгийн тэнд нь зассан. Ийм учраас би таныг өмгөөлөгч авч ирэхсэн байдлаа хамгаалуулах зүйтэй гэж хэлээд байсан чинь одоо энэ бол хавцас зэрэгтэй авагдаад тодруулсангуудыг бол таны бичсэн гэдгийг бол хэлэн зөвшөөрч байгаа юм. Би болохоор хавцас зэрэгтэй хэзээ танилцсан бэ гэхээр мөрдөн байцаа тусаад тэр хэрэг прокурор руу шийдэх нь 2 сарын
цэг танилцсан шиг санагдаж байна. Энэ үед тэр 10 сар бэлдсэн тэр жирийн жүжиг хайтахад болсон. Тэгэхээр би за энэ яг тэр нэг тухайд миний За мөрдөн байцaalтай ажиллаад дуусаад угаасаа тань тэргийн материалыг танилцуулах хуулийн заалттай. За тэрний дараа интернетээр миний зэрэг үг үсгийн тэгээд та эрүүг үүсгэхэд л мэдчихсэн шүү дээ. Ийм одоо эрүүг үүслээ гэдэг та Twitter-ээр жиргээд л хэлсэн шүү дээ мэдтэй. энэ надад танилцуулах байсан. Яг уу энийг танилцаад мөрдөн байцaalтай ажиллаад дуусахаар тань танилцуулах. Би яг эрүүг үүсгэхэд би нэг өвчтөй нэг тийм юм хэрэгжижсэн учраас би За мөрдөн байцаалтын шатнд танд одоо ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлсэн, айлгаж сүрдүүлж одоо мэдүүлэг авсан зүйлээ нөө хууль бус эрүүгийн байцаал шийдэх ажиллагааг зөрчсөн зүйлүүд байна уу? За мөрдөн байцаалтад надад бол их хүндэтгэл хандсан. Тэгэхээр би яг зөв нэг юм гайсан та. Яг ерөн ганц хүн болохоор цэцэг тавцсан материалаар ингээд үзхийн тулд хаанууд үүрдэг. Ерөн баатны болохоор баян зүрх үүрдэг амьддаг. Яагаад Сүхбаатар үүрдэг мөрдөн байцаасан болоо гэж гайсан. Яг тэр Сүхбаатар үүрэг бол за өөр гарсан танд ямар нэг байдлаар мөрдөн байцаалтын шатнд дарамт шахалт үзүүлсэн, айлгаж сүрдүүлсэн зүйлээ нөө. За 2009 онд анх ганц өгтэй танилцж уулзсан гэсэн нь түрүү анх танилцсан юм байна тийм үү тэгэхээр тэгэхэд та сургууль төгсөөд ирсэн юм тийм үү? За методод ажилтгүй байсан юм байна. Метод ажиллаагүй ажиллагүй. Одоо тэгээд ганц өхийн саналаар анх метод ажилд орсон гэж ойлгох юм уу? 2010 оны 6 сарын 2-нд одоо нөгөө Мят компани инженерүүд босцсон онгоцны өдөрцөн асуудал үүсчихсэн. 12 онд юунд вэ? 10 онд. 10 онд. Хэрэг намайг хэмжээс Батулгасаар өрөөндөө дуудсан. Тэгээд өрөөнд нь дуудахад бол аагаас үсээд дийсээ өшөө байсан. Тэгээд надад юу гэсэн асуудал хандуулсан байгаад чи Мят компани нөгөө төлөвлөлт төсөвлөлд орооч биднэрт одоо тийм хэлтэй боловсрол хэрэгтэй байх гэсэн асуудал байсан. Тэгээд би за яг Мят компани ашгүй байдаг. Үнэхээр бол 8 сая доллар өртөө инженерүүд нь боссон, онгоцны өдөрсөн онгоц. За тэдгээр сайд нарын санал болгосноор та Мят компанид ажил орсон. Мят компанид ажил орсон. Тэр үед ганц их сайд болсон байсан байна тийм үү? Дэд сайд. Дэд сайд тийм дэд сайд. За дэд сайд болсон байсан байна. Та одоо дэд сайдыг юм мэдчихсэн байх нь шүү дээ. Дэд сайд гэдэг. За. Өөрөөсөө надад санал болох Мят болсон. Би тэр өргөн зэрэг хэрэгцээтэй байна. За. Ямар шалтгаанаар ажлаа салгацсан юм бэ? Энэ одоо шинээр юу ажиглаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд энэ юун дээр ярьж болох юм санагдахгүй. Би таны ярих юм болон болохгүй гэж хэлэхгүй шүү дээ. Та бол өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх хэрэгтэй. Хэрэгт холбогдолтой зүйл мөн яриулаа. Шалтгаан бол юм. Сонсон шүү дээ. Би ажлаа салгацсан шалтгаан одоо би өвчний улмаас эмнэлгийн зөвлөлтөөр ингээд байж байгаа хугацаанд одоо Мят компани нөгөө холбоосын хэв гэдэг одоо байгууллагатай одоо юуник хийсэн байгаа. Агентик хийсэн. Тэгэхээр хэв гэдэг байгууллага нь ямар байгууллага байсан бэ гэхээр одоо тийм нэг бас жоохон тийм өөр шумаар авсан мэдээлэл болохоор цаана гинтэрхэн одоо за ажлаас чөлөөлсөн чинь одоо энэ хэрэгтэй бол хамаагүй юм тийм үү? Хамаагүй шүү. За хариулт авчлаа. За өөр шинжилэн сольсон баримтуудтай холбогдол асуулт байхгүй юу? Шүүх хэлцүүлгийг дуусгах уу? За шүүх хэлцүүлгийг дуусгах шүүмжлэлийн шатанд орсон гэж ялан шүүмжийг сонсъё. За би энэ шүүх хуралдаанд прокурорын болгонд тухай хуулийн 15 дахь зүйлийн 15-ын 1-ийн 5 дахь хэсэг
Иргэн байцаан шийдэх хуулийн 239 дугаар зүйлийг удирдлага болон энэ шүүх хуралдаанд улсын ялагчаар оролцож байгаа. За шүүгдэгч Батна Мяд компани болов төлөвлөлтийн хэлцээний дараагаар ажиллаж байхдаа буюу 2013 оны 9 сарын 30-наас 2013 оны 10 сарын 17-ны өдрүүдийг хүртэлх хугацаанд захин сүлжээ болох Twitter хуудасаар Монгол Улсын зам тээврийн сайд ганц үхийн нэр төр алдар хүндийн гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан болох нь хавц тэрэгт авагдсан болон за шүүхийн хэлцүүлгийн явцад сая хэлцэгдсэн болох баримтуудаар бол хангалттай батлагдаж байна гэж үзэж байна. Иймээс шүүгдэгч Батад Монгол Улсын эрэг хуулийн тусгай ангийн 111-р зүйлийн 111-ийн 2 дахь хэсэг зааснаар хөдөлмөрийн хүснээ доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торох ялыг оногдуулах санал гаргаж байна. За хоригчийн зүгээс хохирол төлбөр бол нэхэмжлээгүй байдаг. За шүүгдэгчид авсан таслан сэргийлэх, гадагш явах таслан сэргийлэх баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үлдээх санал байна. За хөрөгчийн өмгөөлөл юу гэсэн чинь. Яг өнөөдөр энэ шүүх хуралдаанд шүүгдэгчийн мэдүүлэг за хэрэгт авсан баримтуудаас харахад бол Бат гэж иргэн шүүгдэгч маань өөрөө гаргасан мэдээллийнхээ их сурвалжийг бол нэг сэтгүүл за энэ нэвтрүүлэг гэдэг байгаа сая хонтор авч гисэн баримтуудыг зааж байгаа байна. За ер нь асуултанд хариулж байгаа байдал нь ч гэсэн яг хандлагын шинжтэйгээр ийм мэдээлэл өгсөн юм аа. Энэ мэдээлэл нийтлэлцээ одоо Twitter-тэй жиргсэн юм аа гэсэн агуул яригдж байна. Тэгэхээр бол үндсэндээ бол хэрэв Батхан хувьд бол өөрөө бол би үжил бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй гэдэг. За миний үйлчлүүлэгч бол энэ эрхийг хүндэтгэлтэй хандж байна. Үжил бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Гэхдээ бусдын хуулиар хамгаалагдсан нэр төр алдар хүндэд хатаж байна. Энэ эрх бол угаасаа үндсэн хуулиар баталгаатай хамгаалагдсан юм эрх байх гэсэн. Гэтэл энэ хүн хулгай хийснийг нь хараагүй гэж за тэр ангийнхаа хүүхдийг шахсан гэдэг энэ мэдээллийг бол бодитоор яг нотлсон баталгаатай ийм баримтгүйгээр миний үйлчлүүлэгчийн нэртүүл хардсан өөрийнх нь мэдүүлгээ энэ сая хэрэгт авагдсан баримтуудаа ч гэсэн хангалттай нотлогдож байгаа. За энэний үр дагавар юу юм бэ гэхээр түрүүн би баталгаарамж хэлсэн зүйлүүд хэлсэн. Би олон нийтэд тараагаад байгаа. Хуулиараа эрүүл хуулийн тусгай ангийн 111 зүйлийн 2 дахь хэсэг бол олон нийтэд тараасан байна. Олон нийт гэж хинбэ гэхээр юу вэ гэхээр нэгээс дээш гэдэд энэ мэдээлэл хүрцэнд бол олон нийтэд энэ мэдлээ одоо миний үйлчлүүлэгчийн талаар буруу мэдээлэл ташаа их хүндэтгэл мэдээлэл очиж байна. Энэний үр дагавар юу вэ гэхээр энэ ганц хүн угаасаа юм уу юм бэ? Хулгай зэрэгээ шийдэх юм уу? Тань талаа авч одоо ажилд ордог ч юм уу? Ийм мэдээллийг авцсан байна. Энэний тод илэрлэл нь хэргийн тэр 30 хил давхцын ганц бид хүнийг юу алнаа энэ ийм муухан байгаад яах юм бүр сайд болцсон явж байгаа гэсэн. Энэ мэтээс харахад бол энэ Батгаж энэ хүний иргэний үжил бодлоо илэрхийлсэн энэ мэдээллээс болоод олон нийт энэ ганц гэдэг хүний талаар бол бодит ус юм мэдээлэл авсан. Ийм үзүүг харагдаж байгаа. Тийм учраас одоо нэгэнт одоо энэ хүний нэр төр хутагдчихсан учраас үйлчлэгч гэдэг нь өөрөө сайн хэлж шээ. Би энийг зүгээр юм мэдээллийн юмнаас аваад яатсан. Бодиттой тийм байхгүй байна. Нотлогдсон, тогтоогдсон баримтыг үндэслэж мэдээлэл үйл бодлоо илэрхийлээгүй байгаа учраас энэ бол үр дагавартай. Тэгэхээр миний үйлчлүүлэгч юу хүсэж байгаа гэхээр энэ тогтоогдсон нэр төрөөс илэрхийлэх хүсэж байгаа юм уу? Гимбуруутай үйлдэл тогтоогдсон юм бол холбогдох хариуцлага хүлээх ёстой. Би бол шүүхээс юм хүсэж байгаа. За яг хөө гимбуруутай үйлдэл улсын яллагч алж өгөх гэж хэлж байгаа юм. Шийдэл тогтоодоо миний үйлчлүүлэгчийн энэ нэр төр хутагдсан асуудлыг зөрчигдсөн гэдгийг хуцаас ирж тогтоож өгч хүсэж байна. Та хөрөгчийн зүгээс гомдсон
Онл санал нэхэмжих зүйл юм л одоо яг материалын юм бол баг. Зүгээр энэ утаагдсан нэр төрийг нэс гэж өгч гэсэн. За шүтгч юм уу юу гэсэн асууж. Сууж чадсан ба. За өнөөдрийн шүүх хурлын шүүх цэдэн гамбын Баттын хуулийн гишгэн өнгөлөгчөөр оролцож байна. За шүүх хурланд агуулгын үйлчлээс өнгөтлөг доромжлолын эсрэг хуулийн хэд үзэл баримтлал талаар хандсан үүд хэлье гэж бодлоо. Тэгээрээс хамгийн эртний бол анхны үзэл баримт бол хаадад бурхнаас заасан эртний үзэл баримтлал буюу хаад буруу зүйл хийхгүй гэсэн үзэл баримтлал байдаг. Тэр үйлс баримталтай холбоотой нэгэн жишээг хэлье гэж бодлоо. 2008 онд Тайландын эзэн Бомболи гэж үний хөргийг доромжсон иргэ Швейцарын иргэн 57 настай Оливер гэж хүн 75 жилийн ярихлаар шийтгэж байсан байдаг. Тэр эзэн анхаа зургийг хар харантайгаар будсныхын төлөө 5 зургийг будсан. Энэ 5 зургийг будсныхын нэг зурганд 15 жил ялгаж 75 жилийн ялыг авч ирсэн бахамаа. Эдгээд 80 настай Тайландын эзэн хааныг ард түмэн бол бурхан мэдээлж хүндэлдэг. Гэр бүлийнхэн нэр төр алдар хүндийг нь бол хуулиар хамгаалагдсан байдаг. За түүнээс ямар ч хэмжлийг бол хүлээж авдаггүй. Харин эзэн хаан Бомболи өөрөө төрсөн өдрөөр хэлсэн үгэндээ үүнийг буруу зүйл юм а гэд би ямар ч шүүмжлэлээс айхгүй. Би юу буруу юу зөв хийсэн гэдгээр мэдэх хэрэгтэй. Хэрвээ намайг шүүмжиж болдоггүй гэж байгаа юм бол хаан хүн биш гэсэн үг болно гэж хэлж шүүхээс ял авсны дараа Тайландын хааны өршөөл гарсан байдаг. За Монгол улсын зам тээврийн сайд ганц өхийн гаргасан энэ хүн миний тараасан баримт зарим нэг хувийн шин чанартай асуудал ач холбогдол өгч түүнтэй маргалтан хэрүүл үүсгэх зорилго агуулаагүй зөвхөн хууль бус хүний хувь хүний нэр төр засгийн газрын гишүүн төрийн сайдын ажил хэргийн нэр хүндэд халдсан бүтгэдгийг хуулийн дагуу шалгуулах энэхүү гомдлыг гаргасан байгаа болно. Гэсэн гомдлын дагуу миний өвөл төгцөө Батын ганц өхийн ажил хэргийн нэр хүндэд халдан гутаах зорилгоор илт худал хүчирдлэг тараасан эргүү үеийн тусгай амын 111 дэх зүйл 111 дэх зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж улсын ялгчаас ялах төвл үйлснэг дараах хүнслийн хөдөлмөшөрөх байна. Үүнд дээрх гэмтэрхийн бүрэлдэхүүнд нэгдүгээрт нэр төр албар хүндийг гутаах зорилго буюу субъектив талын шинж байхыг шаарддаг. Хоёрдугаарт нь объектив талын шинж буюу илт худал хүчирдлэг тэрийг тараасан байхыг шаарддаг байна. За хэргийн нөхцөл байдал хавцлэгт авсан бичгийн нотлох баримт харахад миний өвч төгс Батанд ганц өхөд өгний нэг төр алдар хүндийг гутаах гэсэн зорилго анханасаа байгаагүй. Энэ юунаас харагдж байна гэхээр Мят компани саяын гомдол дурлагдсан Мят компани бас мөнгө хэмнэгдсэн хорос хөнгө шоронд орсонтой холбоотой сайдууд бүгд тэр хулгайчаас дамжуулан иддэг байсан штэ гэсэн үйлдвэрт холбогдуулан дараах тайлбарыг хий. Хорос хөнгө гэдэг Мят компаниас 2010 онд халагдсан байдаг. Гэтэл ганц өхөд зам тээврийн сайдаар 2012 оны 8 дугаар сараас хойш ажилласан байдаг. Эндээс юу гэж хэлэх гээд байна гэхээр тэрээр тухайн салбарт ажиллаж байгаа албан тушаалтан буюу салбар хариуцсан сайдтай холбоотой асуудал миний өвч өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн маань харагдаж байна. Өөрөөр хэлбэл тохоо үед ганц өхөд хүн сайдаар ажиллаж байгаагүй. Гэхдээ Мятад болохгүй бүтгэн байсан нь байсан. Бусад Twitter, янз бүрийн тэр Facebook дээр энэ талаар жирэгдэг байсан. Тэгээ энэ хүн тэр ганц хүний хувийн орон зайд талдаа бүгд эндээс харагдаж анханасаа энэ тэр субъектив санаа зовлон байгаагүй байсан. За хоёрдугаар илт худал хүчирдлэг гэж юуг ойлгох вэ? Өөрөөр хэлбэл энэ гэмтэргийн субъектив тал буюу гин буруугийн шууд санаатай гин буруутай ихэд бусдын нэр төр алдар хүнтэй гутаасан илт хүчирдлэг, илт худал хүчирдлэг бүхий мэдээг өөрөө зохиож эсвэл ташаа гэдэг мэдсээр байж түүнийг тараахыг хүсэж ухамсарлаж үлддэг үйлдэл гэдэг. Гэтэл миний үеиг дээрх мэдээг өөрөө зохиосон зүйл сая шүүхийн хэл зүгт болон бичгийн нотлох дээр туснаар бол нэг ч зүйлийг миний үеигч өөрөө санаасаа зохиогоод тэр хүний бутаан дарамжлах зорилгоор зохиогоод өөрийнхөө сэтгэлийг болгож бичээгүй. Ерөөсөө яасан гэхээр бусдын бичсэн сэтгэл дээр л өөрөө үзэл бодлоо илэрхийлсэн. Жишээ нь энэ нэг юм одоо гингүү цагаахын юм шиг босод руу өсөж явдгаа болчихоос гэсэн энэ талаар хууль зүйн сайд асны энд орчин бичлэг хэлсэн үгэнд сэтгэлдээ өөрийнхөө сэтгэлдийг өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн юм шүү дээ. Яагаад болохгүй гэж энэ хүн босод тэр ганц өх сайдын талаар ярьж байгаа янз бүрийн бичлэг хэлбэрт өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. Ингэж өгд сурлаа илэрхийлэх Монгол Улсын үндсэн хууль болохоор эргүү үеийн 3-р зүйл 3 заасан хүний үзэл бодол итгэл үнэмшлийн төлөө эргүү амьсгалыг хүлээлгэхгүй заасан заалтаас харахад
ямар нэгэн хууль зөрчил зүйл миний үзлэгс харагдахгүй байна гэж мөрөгч зүйлсэж. Энэ тухайга миний шүүхийн шатнд үйлчлүүлэгчд өгүүлбэр тус бүрээр нь түрүүн бол тайлбарлаа ярьсан гэж би бол ойлгож байна. За 3 дугаарт нь гүтгэх гэмт хэргийн хөндрүүлэх үйлдвэрийн нэг шинжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт тараасан гэж эргүү үеийн тусгай ангийн 111 дугаар зүйлийн 2 заасан дараах үндслээр бас хүлээн зөвшөөрөв. За үүнд Монгол улсад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл. За эхлээд энийг тайлбарч. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан гэдэг нь илт худал хүчирлэг бүхий мэдээллийг хүний нөөдөр алдар хүнтэй гутаах зорилгоор. За энэ зорилгоор яах нь хэвлэл мэдээлэл ярилцлах замаар тарааж болно. Эсвэл кино болон утга зохиол, театрын бүтээл, сонин сэтгүүл, видео бичлэг, телевиз, гар утас, майл зэрэг тараасан байхыг ойлгох. Үгүйсгэл цаасан дээр ухуулах утас бичээд ингээд олон нийт тараасан бол энэ бол тараасан гэдэг. Гэхдээ эдгээр бүх мэдээллийн хэрэгслүүд бүгд Монгол Улсын хувь зүйн яамд бүртгэлтэй байж олон нийтийн мэдээлэл хэрэгсэл ангилах багт. Гэтэл энэ олон Монгол Улсад өнөөдөр энэ эргүү үеийн 111 дугаар зүйлийн 2 заасан үндслэлээр олон нийтэд мэдээллийн хэрэгслийг тараасан гэж үзэж байгаа бол энэ мэдээллийн хэрэгсэл өөрөө олон нийтийн мэдээллийн хэрэгсэл статустай Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хувь зүйн яамд бүртгэлтэй байх шаард. Гэтэл миний үйлчлэгчийн Twitter-ийн сайт нь Монгол Улсын хууль зүйн яамд бүртгэлгүй байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсад бүртгэлгүй байдаг нь Twitter-ийн аккаунтыг олон нийтийн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Харин сонин сэтгүүд, телевиз, кабелийн телевизээр мэдээллийн бусад хэрэгсэл өгөх буюу түгээх тараах үйл үзэгддэг байна. Тэгээд Twitter бол мэдээж пост буюу байрлал хүлээлттэй цахим орчин бөгөөд өөрөөр хэлбэл мэдээллийг тараадаг. Зөвхөн мэдээллийг байршуулаад бусад этгээд мэдээлэл өгч хүргэж үйлдэлийг хийдэггүй юм аа. За ийм учраас энэ талаар бол сая шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн зөвлөсөн баримтан дээр бол энэ Монголын сайтуудын холбооноос гарсан тодорхойлолтын дээр бол энэ Twitter гэдэг хуудас нь бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл биш юм аа гэдэг тодорхойлж өгсөн байна. За доромжлох бүтээх гэмт хэргийн эргэцэн бусад өвчтөд танихны гол шинж нь тухайн этгээдийн хэрэгсэн үг. За түүний үгийн утгыг зөв таньж мэдэх явдал бол маш их ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл хэрэглэгдсэн үгийн хэл шинжилэл, үгийн бүтцээ заавал үзэж мэдэх явдал байдаг. Миний үйлчлүүлсэн хэрэгссэн үгэнд хин нэгний гутаанд оромжсон өгүүлбэр нэгийнхэн байдаг. Хин нэгэн хүнийг үтгсэн өөрөөр хэлбэл ганц хүн ямар нэгэн байдлаар үйлдэл хийсэн тухай нотлон бичсэн зүйл харагддаггүй. Бичгийн нотлохоор сайн байна. За биз гэдэг үг нь тийм байж болох юм эсвэл магадгүй гэсэн эргэлзээтэй утгаар авсан үг гэдэг. Ямар нэгэн үйлдэл хийсэн гэж өөрөөр хэлбэл огт өөрөө зохиож илт худал гүжигдлийг өөрөө зохион байгуулаад тэрийг тэгсэн байна, ингэсэн байна. Энэ ганц өх гэдэг сайд одоо ийм үйлдэл хийсэн байна гэдгийг бол тодорхойлж нотлоо. Яг л хүн өөрөө бусдын бичсэн юм дээр сэтгэлээ бичсэн учраас тэр ч өөрөө тэр нотлох боломжгүй шүү. Тэгээд тэр утгаараа энийг биз гэдэг үгээр илэрхийлж шүү. За хавцлагт тавцсан бичгийн болон шүүхийн хэлцүүлэг хэлсэн бусад нотлохын тусаад миний үйлчлэг сонгоод байгаа Монгол Улсын эрэг үеийн тусгай 111 төзөлөн 111-ийн 2 засгийн үтгэх гэмтэрхийний субъектив болон объективлийн шинж тогтоогдох байна гэж өгүүлэгчийн зүгээс үзэж байна. Тийм учраас миний үйлчлэгт эрүүгийн байдлын шийдвэрлэн 24-р зүйл 24-р зүйлийн нэг заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгснөө саналыг шүүх хүрэлтэнд гаргаж байна. За. Үсэл жилийн 2 дугаар шинжсэн. За өмнөх ялан шүүмжлэлд дэмжиж байна. За энэ Батын холбогдсон хэрэг бүтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бол бүрэн хангасан гэдгийг энэ суужин бүгд болж мэдж байгаа. За улсын дэд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 40 дугаартай тогтоолд 111-ийн 2-т заасан хэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг эрэг хуулийн 110 дугаар зүйлийн тайлбарын 5 заасныг ойлгож хэрэглэнэ гэдэг заасан байгаа. За мөн зүйл хэсэг заасан нийт тараасан гэдгийг худал гужирдлыг нэг буюу түүнээс дэш этгээдэд түгээсэн байхыг хэлээгээд заасан байгаа. Нэг шууч болчихсон. За нэг тайлбар амжиж. За бүтгэх гэмт хэргийн хадлага субъектив шинж чанарын үйлчлэгчийн уралд. За мөн олон нийтийн хэл мэдээллийн хэрэгслэр энэ асуудлыг цацаагүй гэдэг асуудал
шүгдэж үлдчихээ. Үлдээ үлдээ. Санаа аваад хэлж байгаа шүү. За би юу хэлэх гээд байгаа вэ? Энэ гүтгэх гэдэг эрүүгийн тусгай ангин 111 зүйл засаг гэдгийг бүрдүүний шинж талаас үлдээ. Энэ Twitter хуудас хэрэгтэй авахсан энэ баримтуудаас харахад зөвхөн газ гэдэг хүний талаар бичээд байна. Тодорхойлох юм бол бидэнд хүүхэн бизнесийн өрсөлдөөн байхгүй шүү дээ. Бичээд өөрөө дандаа нохоотдог гэдэг. Батгаж хүн газ хүн талаар бичсэн байна. Тэгээ эндээс юу харагдаж байгаа вэ гэхээр нэгдүгээр ингэж бичсэн. Хоёрдугаар дандаа нэр заагаад сайд гэж нэрээр орлуулна. Нэг бол газ хүн нэрээр байнга нэг хүний талаар бичээд байгаа нь өөрөө энэ хүний субъектив санааг харуулдаг. Хоёрдугаарт энэ бүтгэх гэмт хэрэгт олон нийтэд тараасан байх юм бол заавал энэ хэрэг мэдээллийн хэрэгслийг ашиглах шаардлага байна. Олон нийт хэдий сайн улсын ялгч тайлбарласан биш түүний тайлбарласан. Тийм учраас энэ өөрөө батгаж хүний бүтгэх гэмт хэрэгийн бүрдүүн шинжийг агуулдаг байна гэж хэлэх. Өмнөх тайлбарлаж өгч байна. За нэмэлт тайлбар нь шүтж байна. За тэр энэ өөрөө тэр тараах гэдэг ойлголт нь бол өөрөө бас харьцангуй ойлголт. Энийг бол хуулинд хэрэглэхдээ бол өөрөөр хэлбэл хүн мэйлэр энэ өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхдээ мэйлэр нэг хүнд мэйл явуулчихвал тэр бол олон нийт тарах хоёр хүний хоорондын хувийн асуудал гэж байгаа. Тэгэхээр энэ тараах гэдэг нь өөрөө ямар утга агуулдаг вэ? Олон хүн тарж чинь тараах болдог болохоос биш зөвхөн нэг хүнд мэдгэчихэл энэ тараах гэдэг үйлдэл бол болдгоо маа. Энэ бас өөрөө амлын үед би сая энэ түрүүнийхээ тайлбар хэлж өглөө. Нийтэд тараах гэдэг үйлдэл нь бол ийм байт юм аа гэдэг талаар тайлбар хэлж өгсөн учраас энийг бол хууль хүмүүс ойлгосон байна. Тэгээд энэ дээр нэмж хэлэхэд бол энэ саяын энэ эрэг уулийн тусгай ангин 111 заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнд нь өөрөө бол энэ илт худал мэдээллийг гэж үг байгаа шүү. Илт худал гэдэг. Тэгэхээр энд хэд хэдэн үндэслэлүүд энэ 111 зөвлөлөх юм бол яадаг. Энэ илт худал мэдээлэл гэдгийг энэ хүн анханасаа бол тэрэндээ итгэл үнэмшилтэй байжгаад гэтэл тэр мэдээлэл нь худал биш юм байна гэдэг нь батлагдсны дараа бол энэ бол бүтгэхийн би үзүүлэлтгүй шүү. Тийм учраас энэ хүн мэдээлэлээ бол өөрөө зохиогоод илт худлаар олон нийтэд түгээгүй юм аа. Энэ өөрөө зохиосон юм нэг ихэнч байхгүй. Зөвхөн хүмүүсийн бичсэн мэтгэл сэтгэлдээр өөрөө дүн шинжилгээ хийх явах сэтгэлдээ бичсэн юм асуудал байна. Тэгээ хүний сэтгэлдээ бичснийхэн төлөө бол ингэж эрэг уулийн зүйлээр ялах нь буруу юм аа. Анхны санал хэлж байна. За шүүх хуралдаан дуусч байна. Эцсийн болгож шүүхүү танд хэлэх зүйл байна уу? За намайг юу биш интернетэд байдаг тэр Twitter-ийн аккаунтууд мэдээлэл одоо яг болцоод хангасан гэсэн үг байсан гэж яллаад байна. Одоо нөгөө Twitter аккаунтууд болохоор боцохнос биш тийм. Яг юу биш улсын бүртгэлийн газар энэ байж байгаа Twitter аккаунтуудыг энэ бүртгээд авсан бодит хүн гэдэг нь болохоор байхгүй. Яг хэзээ тэр Twitter аккаунтууд нөгөө бодит хүн үнэлэхгүй гэхээр Twitter-ийн баталгаанц аккаунтууд гэдэг. Баталгаанц аккаунттай хүмүүс Монголд бол өсрөөд байгаа 4-5 байдаг. Тэр нэгдүгээр дэлгүүр гарч хоёрдугаар асашгаа. Эдгээр хүмүүс нь анаа болохоор 11 сар 12 сар гарсан. Ухаандаа энэ үйлдэл гарсан үед нэг ч баталгаатай аккаунт намайг дараагүй. Тэгэхээр баталгаагүй аккаунтууд буюу бодит биш хүмүүс гэдэг нь олон нийт биш гэсэн үг. Тийм аккаунтууд тэдний биш өөрсдийн хүслээр манайг дараад миний постсон мэдээллийг одоо олж авах болцоо үүссэн гэдэг үндслээр намайг одоо ингэж ялах болцоо байхгүй маань бас одоо хууль зүйн үүднээс байх. Тэгэхээр үнэхээр тэднийг олон нийт гэх юм бол тэр аккаунтууд нь улсын бүртгэлийн газар бүртгэгээр регистрийн дугаарч нэг юм авсан байх. Баштай болж хүрээд байгаа байхгүй.
Тэгээд өшөөний юм байна. Яг нь юутай төвчтэй холбоотой маргаанууд зөвхөн Монголд ч биш бас тийм юу олон улсын юм бүсч юм л та. Тэгээд энэ дээр нэг асуудал ингэж шийдэж байгаа юм шиг юу гэж юм гэхээр одоо энэ Twitter баг нотон юу 30 сая орчим хоромж аккаунт болж байгаа. Тэгэхээр хоромж аккаунтоос янз бүрийн дайрах хүмүүс хийдэг ёстой жиг нутгаар бүртгэдэг. Жишээлбэл энэ танхаа эмэгээд аккаунт байна. Одоо тэр биш юутай биш одоогийн тэр юуны юу ашигласан биш хуучин сайтын одоо зургийг ашигласан бас нэг аккаунтууд мөн юм уу биш ч юм уу. Одоо арт юу тогоогоо гэдэг баталгаагүй аккаунттай. Эдгээр аккаунтуудаас бусдуу дайрахад шүүх олж тогтоож шийдэх боломж байдаг юм. Тэгэхээр олж тогтоодог улсуудаа барьж шийдчихээд олж тогтоогүй улсуудаа зүгээр агуулж байна. Бүх хүндлэг шаардсан зарчим хүндлэгдээд байдаг юм л да. Одоо яг энэ үндслээр юу биш Twitter-ийг бол тэгж энэ асуудлаас хасаад энэний дээр үзэл баримт нь яг тэр одоо тэр юм биш урьдчилан өргөн баригдсан ба улсыг өргөн баригдсан ба сайтаас одоо өөр энийг зөв зүйтэй нэг дэмжсэн энэ тэр хуулийн юу нэг төслөөр орцсон явж байгаа юм байна. Тэгээд энэ асуудал багаас батлагдаж байна. Тэгэхээр энэ үндслэл одоо нэг юм биш надад толгож байгаа юм үндслээр одоо юу гэдэг хэрэг үсгэс хатгалцаж өгч энэ экскурс болж байна. За шүүх болтон засаа шүүх бүрэлдэхүүн төр гадаа гараа болоод чинь ойрхон болж байгаа.